За сайн мэцхан сонсогчдоо. Deep Talk with санаа та бүхэндээ энэ удаагийнхаа дугаарыг хүргэх гээд бэлдсэн байна. Тэгээд энэ удаагийн зочноор Тулгаас гиз гэдэг уран бүтээлийн нэрээрээ хүмүүс сайн мэдэх бах. Гэрэл зурагчин Deep Talk яриа өрнүүлэхээр өргөцсөн байгаа. За тэгээд орой минь. За орой минь санаагийнхаа сонсогчдод мэнд хүргэе. Сайн сайхан юу байна орж ээж. За ер нь нам 50 байна. Ойрт ер нь 22 он маш нам 50 л эхэлж байна. Би нөө Тулгаагийн гэрэл зургийг баг 2-3 жилийн өмнө анх сошиалаар харж ирсэн баггүй юу. Тэгээд надад нэг юм сэтгэл үлдээсний юм орцны гадаа нэг охин нүрээд дараа суудсан. Тэгээ нэг улаан даваа хийсэж байгаа. Тэр надад бүр ойрт харж байгаагүй айгу тийм шинэлэг зураг байсан. Тэр баг хэдэн жилийн өмнөх зураг бай. Тэгээд ер нь яриагаа бас нөгөө зураг авч эхэлсэн үеийн хадлаар яриул. Тэр нэг улаан даваатай зураг гэж байгаа нь ер нь 18 онд. Тэгэхээр одоо 4 жилийн өмнө дарж исэн зураг байгаа. Тэгээ хамгийн анх болохоор би 10 жил тахтаа нөгөө манай хамаатны ах гэрэл зурагч. Тэгээ нөгөө өсөр насан дээрээ нэг жоох эрэгтэй хөвч ялангуяа нэг хөдөлгөөнтэй байж тээ. Тэр үед нь өөр дээрээ байлгаад жоохон томоотой байгаад юм сор гээд. Тэгээ тэр үед нь л ер нь ах дарж сурчсан. Тэгээ яг 10 жилийн төгсгөө хийсэн болохоор төгсчөөд оюутан болоход яг нөгөө бие даагаад мангараад тийм илүү сонирхоод. Тэгээ тухайн үедээ болохоор илүү их тийм хөрөх зураг сонирхдаг байсан. Тэгээ ер нь яг ямар ч тийм би энэ тийж одоо зураг сонирхож байгаа юм эхлээд илүү нөгөө техник тал руугаа илүү анхаарад одоо яг дотоод одоо мөн чанар мэдрэмж хийсээ техник юм одоо анхаарал дээл нөгөө гоё дуран хийгод гоё гараад л те. Тиймэрхүү одоо өнгөц байдалд нь илүү анх яг дурладаг байсан байлаа ингээ эргэрч. Би айгүй хэмэтэжтэй хөрөг зураг дараад тэгээ өөрийгөө яг тухайн үед яг тийм сайжиж ийн л гэж бодоод байсан юм шиг байгаа. Тэгээд одоо хөрх эмхтэй хөрөг зураг аваад тэгээд постлоо хийчихэнгүүт хандлт тавна. Угсаа хүн нь одоо юу байгаа юм ч те. Тэгэл тэрэнд нь яг одоо би гоё дарч байгаа юм байна да гэж боддог байсан ч юм уу те. Тэгж жагаад яг нэг илүү нөгөө сэтгэл төрсөн, илүү нөгөө яг өөрийнхөө ертөнц рүү орж дарж эхэлсэн гэвэл яг их сургууль ер нь төгсөх үеэрээ илүү би нөгөө кино их үздэг болоод жоохон арт талдаа кино сонирхдаг болоод тэгэнгუთ ер нь хүний үзэж харж байгаа туулж байгаа юмар л угаасаа нөгөө хийж байгаа бүтээлийнх нь илэрхийлэл нь өөрөө болж байгаа шүү дээ тий. Тэгээд ер нь өөрчлөгдөөд тийм арай өөр зүйл сонирхоод арай л муудэнд нь анхаарад тэгж гисэн. Яг тэр үеэр тэр улаан даваатай зураг дарж ирсэн. Тэрийг болохоор улаан даваагаар дамжуулаад илүү тийм хүний сэтгэл зүйн ганцаардал бид нар нөгөө тэрийг шууд гаргаад ярихгүй ч гэсэн илүү тийм визуал байдлаар харагдах байсан бол гэдэг ч юм уу тий. Тэр зүгээр бодож хийжсэн. Тэгээ юу гэсэн тэрийг зүгээр постлсон биз тоглоо зүгээр доор нэг хүн жок комент хийсэн юу гэлээ. Нөгөө даа улаан даваанууд байгаа шүү дээ. Сарын тэмдэг нэрчсэн юм байна. Тэгээ гонхтой юм уу гэсэн байсан тий. Надад тэр зуруулаа айгу тийм дэг ботхтой санагдсан. Тэгээд кино үзэж эхэлсэн гэсэн шүү дээ. Яг ямар кинонд ер нь зурлалт нь анх татагдчихэв. Тэгээ ер нь одоо ойрт ямар кинонд найруулагч дуртай байна. Тэгээ кино үзээд кинонд дуртай болох шалтгаанд нь би бас айгүй баярлах гэх юм. Манай нөгөө юу гэж Алтай айлс холбоо үздэй. Алтай айлс ер нь айгүй нөлөөлсөн. Тэгээ зөвөр ингээд суулсан мослооронгод нөгөө Dreamsday гэдэг яг идүү идээр гоё гардаг байсан шүү дээ. Тэгэл нэг гоё постэр нэг тийм ивентнүүд нь харагдал те. Тэгээ орол нэг ганц 2 киног үзчих юм бүр шал өөр ертөнцтэй. Бүр амьдралтаар мэдэрч байгаагүй тийм зарим нь бүр амар цочирдсан. Тэгээд тэрнээс хойш тухайн үед бас нөгөө Алтай айлсээ арт фильм гэж сайт идэгсэн. Тэгээд тэр сайт дээр нь тэр одоо гişүүд нь ер нь хам намаг хүмүүс ингээл дуртай кино миногоо тавьчихсан яатсан. Тэдэрийг нь уншиж агаад тэгээд сонгоод тэгээд яг өөртөө лист гаргаад яг үздэг байсан. Тэгээд ер нь анхнаасаа л ер нь одоо польш найруулагч Кисловскигийн кинонууд айгүй таалагдж эхэлсэн. Тэгээд би анх нөгөө 3 трилогийн цэнхрийг нь анх үзээл тэ. Тэгээд ер нь одоо болтол яг хамгийн дуртайгаа хэлэхийвэл ер нь баг Кисловскиг л хэлэх байх. Тэгээд ер нь айгүй хайртай. Тэгээд зураглалууд нь бас нэг тийм нэлээсэн хотын яг нэг тийм тухайн социализмын үеийн нөгөө Орос тэгээд манайх польш гэх юм төстэй олзууд тэ. Одоо энэ барилга орон сууц тэгээд гадаа нэг
одоо имэнэр ингээл суучдаг, муучдаг, өвнө шатар тоглож суучдаг гэл тиймэрхүү юмуд нь бас тийм айгүй хамгийн гоё санагдтыг мууд нь илүү таалагддаг. Тэгээд кино тэгэл ер нь аль аль нь хэлдэг манай Аз кинонууд дээр сүүл ялангуяа үнэхээр гоё болж байна тий. Азууд үнэхээр аюул. Өөр туртаа гэвэл одоо Солонгосоос гэвэл одоо Ким Кидок байна, И Чондон байна. Яг хамгийн туртаа нэг юм л тий нэлээ явал ер нь байх бах. Тэгтээ яг тийм одоо арт киног илүү тийм өөрийгөө одоо хурцлах тийм яг хийж байгаа юм гоё болох тал дээр илүү үзхийг боддтой юм би. Илүү гүн юм бодоод илүү сэтгэл зүй рүүгээ ажилтдаг ч юм уу тий. Тэр л тал тиймүүдээ зүгээр заримдаа эсэргээр зүгээр л нэг тийм хайп болмоор санагдчих тий. Зүгээр юмд айгу өнгөж сандаал зүгээр нэг гоё тайваа. Яг тийм үедээ жишээ нь би бүр Forest Gump үздэг хөхгүй. Тий. Нөгөө талаас хамгийн дуртай юм гэвэл нэг тиймэрхүү кино болж байгаа. Яг зүгээр тайвшрах гэж үздэг. Бүр амьдралын өшөө тийм илүү нэр илүү хөнгөн энгийнээр хамтрах гэсэн үедээ. Толгой өөрийнхөө бага нас өссөн орчныхаа талаар яриач. Бага нас гэвэл дээ ер нь нэг хэсэг би айгүй их нөгөө даавж данд ажилтаа өчн тэнгууд харах хүн байхгүй. Тэнгууд нам нөгөө гарч ороод нөгөө янз бүрийн болчихны төгжөө өсдөг гэсэн. Ойлон ганц юм. Тухайн үед ганцсаа тий. Тэнгууд нөгөө яг гарахгүй тий яг нөгөө аавж орой хүртэл ингээ гэртээ яг ганцаараа авч айгүй зурагт үзэн яа нэг. Тэгээд бас ер нь бол дотгож байгаа болсон байж магадгүй. Яг тэр юм байна. Тэгэл тий бага нас ер нь айгүй энгийн дөө тий нэг тийм янз бүрийн нэг тийм зүртэй юмс яахгүй. Яг тийм энгийн хүмүүс яаж өсөж исэн тиймэрхүү л тэгэл улсын сургууль сураал тэгэл гэр орж амьдарч исэн, байрнч амьдарч исэн ер нь хингийн тэгээд ер нь 10 жилдээ бол бас тийм бас нэг жоохон дотгошоогоо тал руугаа байж байгаа. Тэгээ нөгөө сургууль шилжээд бас арай өөр болт юм л шүү дээ. Тэгэлс өөр ертөнцид очиод бас илүү өөрийгөө нэгэл тэгээ ер нь өөрчлөгдсөн бай. Ер нь ингийн л гэсэн байна. Одоо ингэ тэр үед анх дурангаар шахаж исэн мэдрэмж, авсан зураг харах энэ төр ямар мэдрэмж төрж исэн бэ? Тэгээ анх бол яхаа шууд нөгөө студид аваад эхэлсэн. Тэгээд нэг гэрэл мэрэл тавьж үзээл яг нэг тийм техник талаасаа юм уу тэгэл нэг мэдрэмж төрөөгүй. Тэгэд нөгөө тухайн үедээ бол нөгөө Canon-ы камера нөгөө айгаа сайн камерт орж байгаа шүү дээ. Тэгээ яг камерыг нөгөө 10 жилийн өмнө өөрөө өөрч гараад тэгэл гадуур яваад нөгөө найз нарынхаа зураг мөргийг аваад яг тэр мэдрэмж хамгийн анхны айгаа гоё эсвэл тэгэл аваад харсчаа яг камер дээр айгаа гоё боцтой. Тэгэл найз чсаар өө яасан гоё гэл. Тэгээ дөнгөж нөгөө сошиал мошлыг интернет яг эд хөгжижсэн шүү дээ. Тэгэл зураг мураг хийгээл тэр мэдрэмж юм хамгийн гоёсэн. Ер нь айгаа гоё тийм гэгээлэг гоё эерэг мэдрэмж төрчихсөн. Хамгийн анхны. Тэгэл ер нь гэрэл дурлж эхэлсэн үү? Тийм тэгэл эргэл хүчилтэд орсон. Тулгайгийн нөгөө гэрэл зургуудаас харангуут бас нэг амьдралын аягүй гоо үзэсгэлэн их олж хардаг байхгүй юу? Зүгээр одоо зарим тохиолдолд гудамжаар явах үед бодол санаанаас хамаардаг байх л та. Би чинь одоо ингээл сэтгэлээр унсан ч юм асуудлаа бодоо янгот ерөөсөө гудамжаас яг гоё юм харах завгүй майндтай явд юм шиг бодол санаатай. Тэнгүүд яг гудамжнаас авч байгаа гэрэл зургууд хүмүүс яг тийм айгүй энгийн хэрнээ тийм амар амгалан ч юм уу тийм бас гоё мэдрэмжүүд өөрийн чин зүрхнээс бас мэдэрдэг. Гудамжинд ер нь зураг авах хэрвээ тэгээ зураг авахад хүмүүс ер нь яаж ханддаг вэ? Эсвэл ингээд гудамжны гэрэл зураг авах гэдэг бас арай өөр гэдэг үү? Тэгээ нөгөө түр нөгөө анх хүрэг авдаг гэсэн ингээ ярьсан шүү дээ. Тэгээд өөрчлөгдсөн нь би бас нэг хэдэн жилийн өмнө нэг жоохон сэтгэл готролд орсон. Тэгээ тэр үедээ яг нөгөө сонирхдаг байсан нөгөө давхар өөрчлөлт өгч. Тэгэл яг айгүй сайн санд юм аа. Тийм ер нь нэг тийм яг нийгмийн юу дотроо айгүй хайрлагдсан байсан бэлээ. Тэгээ яг тэр нэг хэцүү юм тулгараад яг ингээд гадаа ганцаараа ингээд гудамжны сандал дээр сууцсан. Тэгэл нөгөө яг нэг тийм хэцүү ийдтэй. Тэнгүүд яг ганцаараа яж байгаа л ингээд доош харс чинь зүгээр нэг газар байгаа нэг ганц навч зүгээр хөвж байгаа нэг гоё харагдаж байгаа юм шиг тий. Тэгээл нөгөө тал руу гарч чинь зүгээр мод зод ингээд салхинд хөтлөөл нэг тийм өмнө хизээч мэддэг хэрнээ
нэг тийм амар анзарч байгаагүй юм тухай үед айгүй хань болоод айгүй гоё болоод баг хүн гэхээс илүү тий. Тэгэнгүүт би дандаа л тийм хөрөнгө авдаг гэсэн юм л тухайн үед зүгээр л тэр жижигхэн нөгөө гоё санагдсан зүйлүүдээ авч эхэлсэн. Тийм. Тэгсэн чинь тэрэндээ нөгөө илүү нэг надад таалагдаад байсан. Илүү би нэг өөрийнхөө байгаа юм шиг тий. Тэгэл тэр үедээ ер нь нөгөө айгүй их тэнсээ, айгүй их гадуур яваад өдөржин камера аваад явчихдаг тий. Тэр үеийг давах гад нөгөө амьдралтай илүү нүүр тулаад явсан тий. Тэр үед ер нь их хамгийн гоё шүү. Тэр үеийн нэгэн тийм баримтат маягийн стилээр яг авч сурч эхэлсэн. Тэгээ одоо ч гэсэн сурч байгаа л дээ. Тэгээ баримт зурган дээр бас яг нөгөө хамгийн их нөгөө үннийг илэрхийлдэг гэж ярьдэн штэ. Яг байгаа зүйлийг бодтой өрөм тэр муу муухайтай хамт шууд гаргадаг тий. Тэгж яадаг. Гэтэ бас нөгөө талаараа тэгэл амьдрал сайхан зүйл байгаа л юм чинь тий. Эрэг сайхан зүйлс байгаа л юм чинь тэдрийг ч гэсэн авч явлаа штэ. Тий. Яг нөгөө зарим бас нөгөө баримтат зурагч нөгөө бас нэг тиймэрхүү хандлагатай байх гэдэг. Заавал тийм хүнд байх хэрэгтэй гэсэн. Би болохоор тэгж боддог. Сэргээрээ гоё сайхан зүйл байгаа л юм чинь тэр чсэн бодит зүйл юм шүү дээ. Тэгээд яаж авдаг. Тэгэн гот нөгөө нэг хэсэг аягүй тийм жоохон дулаахан зурнууд байсан. Инээж байгаа хүүхдийн зураг тий. Тэгээл нэг ачиж энэрээ дагуулж өвөө юм чи юм уу тий. Тэгэн гот нөгөө яг хүмүүс надад төсөлж байгаа шүү дээ. Нэг тийм аягүй нэг тийм гоё ингээд гоё юм ярьс тий. Аягүй тийм дулаахан үнд хэлсэн. Үүний эрэхтэй би хамгийн гутарсан үедээ тэр зурнуудыг авчихсан байхгүй. Яг гэс чи гутрангуудаа эсэргээрээ тийм хүнжим хайгаад байхыг хүсэхгүй эсэргээрээ тийм гоё юм хайгаад идэв лээ. Тэгтээ тэр ерөөсөө амьдрал ингээл жоохон хүнд бараан санагчаар ингээд эсэргээрээ яг гоё юм гарч ирэх нүү гэл те. Яг тийм агшныг хараас очсон гэл. Тэгээд тэр зүйлүүдээ олонгууд тэрнээсээ аяга гоё юм дэж авдаг те. Бүр амьдралын ямар гоё юм гэсэн тэр юмудаг болж байгаа. Одоо нөгөө одоо найрлагчаар ярил одоо манай Миязаки яг шүү дээ. Яг тийм найрлагч юм байл шүү дээ. Би бас өмнө нэг мэддэг хэрний амар сайн мэдгүй ч сүүл бас буцаад сэргээгээд үзээд ясч. Тэгээ нөгөө тийм гоё одоо бүх зорилсон амар гоё тий. Тулаахан тийм гоё ертөнцийн юм хийж байгаа мөртлөө одоо манай чи өөрөө айгуу тийм баг нэг хэлхийст маягийн юм шиг хүн тий. Тэгэл ярьж марч байгаа бас тийм. Тэгэхээр тий яг тийм мундаг хүнтэй өөрийгөө зүгээр харьцуулах нь цаашаа зүгээр тийм хүнд үедээ бас эсэргээрээ дулаан юм хийхийг хүн хүсээд байт юм байлээ тий. Тэр нөгөө нэг гутралын үе нууц биш бол ярьж болох. Одоо яг гутрал юу? тийм амар сэтгэлээр гутарсан суугаад навч гээл ярьсан шүү дээ сая. Тий тэр үе ерөнхийн нөгөө оршихуйн хямрал гэдэг яриад байгаа шүү дээ бид нар. Нөгөө тэрнтэйгээ яг нөгөө анх удаага нүүр тулдаг тий. Яг нөгөө орон ертөнцийг яг өөрийнхөө иргэн тойрны найз одоо өөрийнхөө амьдарч байгаа зүгээр хотоор төсөөлсөн байдаг. Тэр үеэсээ яг гарсан үе гэх юм уу? Тэгээ илүү нөгөө хүн нөгөө амьдралын талаар нөгөө ойлгоцсон. Тэр үеэр ерөнхий оршихуй юу гэсэн. Тэгээд давхар нөгөө хүн болгоны нэг тулж байгаа юм байгаа шүү дээ. Тэгэл хайр дурлах гэж тэгээд нэг тийм. Тэр зүйл нь нэмэгдээл ер нь тийм л. Тэгээ би яхаа өөрөө бас тийм ер нь жижиг юмд айгуу тийм нухац сандаад байт. Нухац. Тий жижиг зүйл дээр одоо илүү сүртэй хүлээж авдаг гэх юм тий. Тий тийм болохоор яг надад л тэгжсэн. Тэрнээс яг нөгөө яг ингээд тэгээд хүнд ярил сүртэй юм санагдахгүй байна. Зүгээр шүү дээ сүртэй биш аахгүй шүү дээ ер нь. Яг яагаад гэдгийг дэлгэрэнгүй ярил болох. Тий ерхий нөгөө оршихуйн юу л гэж би тэгж бодож байгаа. Яг дэлгэрэнгүй ярил. Ер нь бол нэг залуучууд ч гэсэндээ оршихуйн юмрал ер нь тодорхой хэмжээр тохиолдсон юм шиг санагддаг. Тэгээ ер нь тэр чинь түгээмэлээ юм шүү дээ нэг юм нийгэм солигдохгүй буюу одоо нэг юм нийгмийн тогтонгуудлууд байгаа шүү дээ. Чи нэг юм сургуулаа төгсөөд нөхөр их нэртэй болох хэрэгтэй ч юм уу хүүхэдтэй болох хэрэгтэй ч юм уу нийгмийн шахалтууд гэх юм уу. Тиймэрхүү юм замаар явахгүй өөрөөр замаар явах үед тийм оршихуйн хямралтай нүүр тулдаг юм шиг надад зүгээр санагдсан юм. Яг хүн болгоноос шалтгаан өөр байх л та. Гэтэ заавал нөгөө шалтгаанаа ярих албагүй зүгээр ингээд яг ер нь оршихуйн хямрал гэж яг юу гэж боддог вэ? Тий миний зөвөр тухайн үед ийжсэн зүйл. Эхлээд бол нөгөө нийгмийн бол шууд нөлөөж байгаа шүү дээ. Нөгөө бүх зовлон бол нөгөө хүн хоорондын юунаас үүсдэг юм гэх мэтлэн юунаас шууд үүсдэг. Тэгэл нөгөө дүнс сургууль төгсөн шууд амьдрал дээр гарна. Айгүй их нөгөө шахаанд ордог те. Шууд игээл
хажуунаас юм нэхэж эхлээл хүмүүс хараад яаж нэгж юм гээл те. Тэр одоо нөлөөлн давхар яг нөгөө хүмүүсийн тийм харилцааны юу айгүй нөлөөсөн ба. Тэгэл тухайн үед тэгэл нөгөө янз бүрийн найз нөхөд юу тийм хацал салт бол яг байх зүйлтэй. Тэгээ тухайн үед нэг тийм одоо үнэн гэж бодож исэн зүйл худал болонгууд миний нөгөө амьдралыг харах үнцэг тэр чигтээ ингээд оронгороо ирчихэж байгаа хгүй хөмрөөд онцож байгаа хгүй. Тэгээ миний зөв хизээш тийм байхгүй гэсэн зүйл эсэргээрээ буруу байх мэлчлэнтэй. Тэгээ эсвэл би энэ хүн бол яг тийм хүн хизээш тэх хүн биш гингууд эсэргээрээ болчдөг. Тэгээд ирэнгууд тэр л ер нь аягүй нөлөөсөн нөгөө хүмүүс тал дээр аягүй нөлөөсөн тий. Тэгээ нийгмийн асуудлыг нөгөө аягүй бодож эхлээд тэгээл янзэрдэл давхар тэр үедээ нөгөө бас жоохон уншиж эхлэе нөгөө философи юм уу дүнгиж сонирч эхлэн гол бас нөгөө олон юм бодоод ирэхээр ер нь л өссөн үсээгөө нөгөө амьдрал юу юм бэ зовлон үнэн гэдэг шиг л яг шууд бодож эхэлдэг. Би ер нь тэрийг л оршихуун яг хэмнэл гэвэл тэр зүйлүүдийг л яг гэж одоо гол нөлөөлөл ахлах гэж бодож байна. Тэгээ оршихуун хямрлаа ер нь бол одоо өөрийнхөө гэрэл зураг дурслагаар давсан гэсэн үг. Ер нь өөр юу туслаа? Тэгээ ерөөсөө туслаж байна. Тийм одоо байгаль тусалсан гадагшаага яг дотгошоо явал яг нөгөө тийм бясалгах те өөрийгөө гоё одоо төлрүүлэхийг тооцвол одоо хит их юм бодоол хит ингээ их юм шаналал байхгүйгээр эсэргээрээ зүгээр л ингээ нүдэ нэг л өөрийгөө сул орхингууд ингээл байгаль өөрөө бүр яг тийм амьдралын сайхан аз жаргалын үндэс байгаа байхгүй те. Тэгэл бид нар ямар ч хүн тэгэл гоё байгальд очиод зүгээр ингээд илүүтэй юм бодохгүй тэрийг хараад ажиглаад шууд гооцоо мэдрэмж аваа л те гоё мэдрэмж авч эхэлдэг. Тэгээ тэгэнгүүт нөгөө юу өнөө зовлон өнөө бол эсэргээрээ юу өнөө амьдрал өөрөө сайхан л байгаа хөөх те. Амьдрал тийм гоё үнэхээр гайхшигтай зүйлс бүр зөндөө хүн болгоон тийм хүний нийгэм хүндрэлтэн хүмүүний юу мөн чанар ихэрэд бас тийм муухай зүйлс биш. Нөгөө талаараа бүр үнэхээр хайрлан тийм гайхалтай юм ч гэсэн байгаа гэдэг. Тийм эсрэг хүн болгоон тийм хүний нийгэм хүндрэлтэн хүмүүний юу мөн чанар ихэрэд бас тийм муухай зүйлс биш. Нөгөө талаараа бүр үнэхээр хайрлан тийм гайхалтай юм ч гэсэн байгаа гэдэг. Тийм эсрэгээр тийм харахыг оролдох одоо оролдохыг аягүй хичээх хэрэгтэй мөлий тий. Яг нөгөө нэгтлийг бариад байхгүй. Тэр зүйл их нөлөөстэй. Ер нь гэхдээ тийм байгаль эргэн тойрон их нөлөөстэй. Байгаль гэхээр заавал нэг өдөө яваад байх шээ. Манай хотын юу чсэн байгаа шүү дээ тий. Гудамжаар алхаал. Тэгээ зөв хүмүүсийг ажиглах аягүй бүр амар байдаг байхгүй. Зөвхөн автобусны бодол дээр 2 цаг суугаад хүмүүсийг хүлээж байгаа аягүй. Дийлж чинь янз бүрийн хүүхдүүд энэ өччүүд энэ тий. Тэгээ ялангуяа тийм нэг зах мах ч юм уу буудал тийм энгийн газрууд бүр илүү гоё. Ер нь л илүү гоё нэг хүмүүсийн гоё юмнууд гарч ирдэ. Яг тийм гоё нэг тийм гоё сайхан тийм тасах газар гэхээс илүү тэрийг өсгөх ажилласан. Тэгээ ер нь айгүй тийм бодох гэхээс илүү заримдаа амар сайн ажиглах гэж явах хэрэгтэй. Тэгэхэд л ер нь нөгөө яг нөгөө бодтой илүү яг бодтоор нь хараад эхлэнгууд зовлонж байгаа сайхан зүйлж байгаа. Тэгэнгүүт хүн бас өөрөөр хандж эхэлдэг юм байл. Тэр зүйл нь гэсэн. Одоо ингээд хүмүүсийн гэрэл зургийг авахтаа ялангуяа бас годомчны гэрэл зураг санаанд үг гэрэл зураг байна. Айгу тийм still life гэж ялгаад байгаа хгүй яг бодит байдал дээр. Яг одоо цагт capture хийгээд амжиж гэрэл зураг авч байгаа. Тэнгүүт зарим хүмүүс зүгээр ингээд юм онцгой харагдаад авчаад дараа нь гэрэл зургийг ингээд ажиглаад тэр хүний хадлаар боддог ч юм уу ер нь тийм яг гэрэл зураг хүмүүсийн тоодоо хүмүүсийг ажиглаж авсан гэрэл зураг авах тэр процесс чинь хувь хүнд чи ер нь тийм нөлөөсөн үү? Яаж нөлөөсөн бэ? Нөлөөс танигддаг уу? Одоо чинь хүмүүсийг таних тал дээр ч юм уу? Тэгээ илүү тийм гүн талаараа. Тэгээ ер нь яг тийг санагдтыг одоо хүнд нэг өвдөл суртал гэж нэг аягүй их нөлөөлдөг штэ. Одоо би өөр дээр жишээ авангууд за би хаана өссөн те. Миний гэр бүл ямар хамаатан сата ямар одоо найз нөхөд ямар сургууль сурч ин тэрнээсээ хамаарат хүн ерөхийн нэг 17 8 хүрэхэд яг нэг үзэл суртал сууцсан байдаг те. Би яг зөвхөн үннийг хэлэл би хэрвээ улс төр одоо яг бүтцээр нь судлаагүй мэдхгүй байсан ч гэлээ би одоо манай гэрийнхаа ямар нам тэмцэж юм уу те. Тэрийг сонссоор хагаад яг тэр нь надад суудсан байгаа. Тэрний төлөө би магадгүй одоо амиа өгч бэлэн болцсон байж магадгүй те. Тэнгүүд зүгээр үзэл суртал гэж зүйл
нэг тийм одоо юу гэж хэлмээрээ яг нөгөө хүндлэнгөөс ирж суудаг тий. Хүн яг нөгөө өөрөө шууд өөрөө олон гэхдээ нөгөө ялангуяа өсвөр наснд илүү олж эхлэегүй байдаг шүү дээ тий. Өөрийгөө дөнгөж хөдөлждөг. Тэгмээд ер нь бас тийм нэгүүлсэнгөө хандах хэрэгтэй юм уу гэж ойлгосон. Одоо өнөөдөр шууд одоо манай найз надад нэг жоохон таалагдахгүй юм хэлээ. Би шууд тэр үгсээр нь түүнийг дүгнээл тий. Үзий ядал байх биш. За яг тэр хүн одоо тухайн үедээ л тэгж бодож иж болно. Маргааш бодлон өөрчлөгч болно тий. Гэх мэтлэн илүү харж сурсан. Яг гэвэл тийм яг нөгөө танихгүй хүмүүсийг ажиглангууд бүр аягүй сонирхолтой байдаг. Тэгээ хүн нэг өөрийг нь хүн харж байна гэж мэдгүй яг нэг ганцаараа нэг уц мацаар яриад зогсож байгаа. Яг нэг онгоо үйлчлүүдээ хийдэж тий. Одоо нэг сайн суугаал, юм оролтоол ягаал нэг тийм акшн бүр аягүй өрхөн байхгүй. Тэгээд одоо нэг л гүйцэтгэх ч юм уу тий. Тэгэнгუთ тэр хүнтэй би нэг төсөөлсөн байгаа шүү дээ гадна харин за нэг энэ хүн байх таа гээл. Тэгээ яг юм яриад гэлэнгууд шал өөрчлөлтдөг байхгүй. Шал өөр нэг мэдрэмж юм гараад ирсэн шүү дээ. Тэгэнгუთ бас бодонгод сайн шүү дээ. Тэр хүн өөргөө илэрхийлж байгаа нь тэр хүнийх нь яг мөн чанар магадгүй мөн л дөө. Тэгээ давхар тэр хүний хөндлөнгөөс би илүү тэр хүнийг харж ичсэн магадгүй тий. Зураг яг тэгж бодуулахад тэг илүү бодуулахад сурсан ч тийм юм байна. Яагаад тэгдэм бол тий нөгөө юутай л амартахлаа үжил суртлын одоо хүний тий одоо амьдрал өөрийнхөө тархиндаа хурааж байгаа тэр инээс л амартах тий нөгөө хүн болгоно л өөрчлөгч байдаг тий бид тэр өөрчлөгчтэй 5 жилээр шал өөр хүн болж байгаа шүү дээ гэсэн чинь бид нар хөшрөөл нэг багын нэг тийм онгой үйлдэл байдаг шүү дээ бид нар яаж өөрчлөгдсөн гэвэл нэг 10 жилийн найзтайгаа уулзахаараа яг нэг багын юм гарч ирээд байц тий тэр шиг хүний яг тийм унган зүйл бол ялчгүй байдаг тий тэр нь бол зурагт бол ялчгүй гарт яг үнэхээр тэрийг нь ажиглах боломжтой байдаг. Тэгээ өрг зураг гэдэг өөр аяйгуу тийм хүнтэй тулж ажилладаг тий. Би тэгтээ яг үнэ хэлэхэд өөрөө яг одоогоор сайн яг тийм хөрг зураг авч эхлэх байгаа. Ялангуяа тэгж хүнтэй ажиллаж явандаа үзэх байх. Тий. Тэгээ яг энэ мондөг одоо хөрг зурагчдын ярьцлагын сонссонгод сайгүй гоё л юм. Яг дотоод ертөнцтэй харьцаа. Тэгээд яг доторхын ухаж гаргаж иргээд яг нөгөө өөрөөр нь гаргана гэдэг чинь давхар одоо тийм сэтгэл зүйч ажил баг болчихж байгаа байхгүй тий. Нэрээ. Одоо ингээд за зүгээр миний харж байгаа өнцгөр зарим залуу уран бүтээлчд гэх юм уу? Одоо уран бүтээлчд гэдэг үг нь бас жоохон хатчих магадгүй л тий. Зүгээр яг юм төрөл жишээ нь уран зураг, гэрэл зураг гэдэг юм уу ингээд юм уран бүтээлийн шин чанартай зүйлс хийж байгаа залуучууд байгаа шүү дээ. Залуучууд юу за мэдгүй ах эгч нар тий. Тэгэнгүүт заримдаа тэрийг айгаа ховчилж үздэг юм санагдахгүй. Зарим хүмүүс одоо чинь гэрэл зураг гэдэг бол нэг юм байдин гэдэг ч юм уу. Тэгээд бусдынхаа бүтээлийг аяга шүүмжилдэг. Наа ч юм бол гудамжны гэрэл зураг гэхгүй гэдэг ч юм уу тий. Яг тийм хувь хүмүүс нь нэлээд амбицтай болсон юм санагдахгүй. Тэгээ одоо амбицл гэх бах та нэг юм би энийг олчлоо. Тэгээд та нар олохгүй байна гэдэг юм нэг өөрийнхөө өнцгөр бусдыг шүүмжилдэг ч юм уу тий. Тиймэрхүү цөөн тохиолдол байгаа. Тиймгүй тулгаагийн үед яг бусад гэрэл зургуудыг одоо шүүмжилж хардаг уу эсвэл ер нь бусад уран бүтээлчтэй яг яаж харьц чанддаг вэ? Тий. Одоо манай яг нэг тийм хуучны зурагч ахмад зурагч ирдэж нөгөө гэрэл зургийн ялангуяа баримтат гэрэл зургийн үндэс бол өөрөө нөгөө тайлбар юм шүүмж юм гэж ярьдаг. Тэгмээ тэр бол ялч хүн одоо баримтат зураг гэхэд жишээ нь яг л нөгөө үннийг харуулах гэдэгтээ бол угаасаа марахгүй шүү дээ. Угаасаа нэрнийхээ урьдчилаас ахуулаад л ойлгомжтой. Тэ тэр нь бол нөгөө шүүмж байж тайлбар байж энэ олон одоо бүтээл дундаас үнэхээр сайн бүтээл нь ялгарч харагдана тэ. Тэ тэр бол яг тийм. Тэ яг нөгөө магадгүй тийм нэгцэн олон санаа бүрэлж нэгцэн юу байгаа шүү дээ тэ. Тэрийг баримтлаад тэр юугаа л яг нэг одоо үзэл бодол болгоод дагаад явбал бас зүгээр хаа тий. Тэрнээс одоо хүн болгоно нөгөө өөрсдийнхөө дүгнэлтийг хийгээд ивэл тэгэл хэрүүл алж тий. Би тэгж бодсон үгүй би гээл нөгөө би набарч аваад тиймэрхүү юм болно тий. Давхар яхаа бас миний зүгээр хувийн бодол гэвэл зурагч өөрөө яг тийм нөгөө үгийн юу бас юм нэг биш шүү дээ тий. Энд чинь зүгээр л нөгөө зураглал байгаа зүйл тий. Тэнгүүд заавал ярилцэхээр илүү зүгээр л зураг нь өөрөө ярьж ивэл бас гоё шүү дээ тий. Зураг нь өөрөө ягаал юм байна гэл тийм
одоо хэрүүл өгнүүлэхгүйгээр угаасаа ойлгомжтой болтол нь тэгжүүл нэг бодлын тийм айгүй заавал нэг тийм тэмцэлтэй оршин тогтнохгүйгээр байж болох байх л гэж бодсон тий. Тэгэхээр зарим зүйл дээр нэг хитрхи их тийм одоо үзэл бодол тийм тэмцлийн шинж агуулгаар биш тий. Зүгээр л хийвэл илүү амар юм шиг санагдтаа тий. Гоё зураг нь өөрөө ирж ивэл гоё үнцэг шүү. Хэсэг тулгаа яасан тийм хамтрал үүсгээд гэрэл зураг нэг жоохон зааж исэн. Тэр чинь баг хизээлийн 2 жилийн өмнө лөө. Тэр 2 жилийн өмнө зүгээр нөгөө сургалт явуулж үзсэн. Яг нөгөө баг камер ирж үзээ хүмүүст шууд хэд өнгийн хугацаатай яг нөгөө одоо студиуд авах, байгальд авах, зураг янзлах гэсэн тийм сургалт явуулж үзсэн. Тэр үед ямар мэдэрч үзсэн? Тэр талаар яаж байгаа юм? Тэгээ ер нь тий аягаа би тэгтээ яг тийм бүр тийм мэрэгжлийн төвшөнд үнэхээр сайн зааж болж чадаагүй. Тэгээ ерхий үтсэн. Тэгтээ хамгийн гоё мэдрэмж нь гэвэл нөгөө дөнгөж сурж байгаа хүмүүс яг аваад эхлэхээр нөгөө гоё юм гаргахыг харах бүр аягаа гоёсэн тий. Бүр ингээд бараг 7 дугаар ингээд жоохон хөвгөдөд авснаа бүр амар гоё явцгаа тий. Дэрийг харахгүй тий. Зураг давхар бас тэгж одоо нөгөө хүн болгоо нөгөө өөрийнх нь дотоод нөгөө мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэр мэдрэмжээ яг нэг яаж гаргах вэ юу гэдгийг л цуглуулчихад байгаа шүү дээ. Нөгөө эхлээд илэрхийлж байгаа тэр юм олоод дараа нь илэрхийлж байгаа шүү дээ тий. Тэнгууд бас нэг зарим уран бүтээлч нэг жоохон өнгөрөх хэвээр байж шүү дээ. Тэгэл хит нэг хүний хийдэг хэлцээж байгаа юм. Зүгээр тийм харангуй тэгэл заримдаа надаа ингээд зүгээр ингээд зургаар жишээ авбал шүү дээ. Зураг мөрөгтэй ямар ч холбоогүй тийм юм хүмүүс зүгээр камер бариад зүгээр нэг ганц хоёр дарахаараа айгүй гоё дарчаад байдаг. Тэд нар хэрвээ яг тийм урлаг болгоод уран бүтээлч болоо явбал бүр илүү гоё юм гаргаж болохоор тий. Тэгэхээр яг нөгөө тийм төсөөлж байгаагүй хүмүүсээс гоё юм гаргахыг харах тийм хэрэг. Тийм хүмүүс бол тийм зөндөө байгаа л гэж боддог. Миний ерөнхий тойронд ер нь харагчлаа. Магадгүй эсрэгээрээ бүр үнэхээр тийм амар одоо уран бүтээлч болохоор нөгөө юм хийдгүй ч та гарнаас нь гардаг сонирхгүй хайждаг ч юм уу. Бараг тэгж боддог тий. За тэгэхээр бас залуу хүмүүс юм чинь ер нь жоохон хайр дурлал нөхөрлөл бас асуумаар байгаа байхгүй юу? Одоо чинь хайр дурлал өөрийн хувьд ер нь яг амьдрал ер нь хайр дурлал юу гэж боддог вэ? Ой түүх мөнх ойл ярээрээ. 30 секунд жоохон тавьшгүй. Гинт хайр утсан шууд паник. Хайр дурлал үргэлж хэрхэн өөрчлөө. Өөрчлөгддөг төө. За хайрын зүгээр миний хамгийн зүгээр ингээд бодсоч хамгийн гоё зүйл нь гэвэл өөрөө өсөө яг нөгөө мэдрэмж шүү дээ тий. Ямар ч шалтгаангүй тий. Яг нэг дотор нэг хүчтэй амьдрч төрөөл бүр тэрийг өдөртөж чадахгүй баг хөөхд бэлэн болчих тий. Тэр бол баг өөрөө нөгөө амьдралд ижид байдгүй гэдэг чинь энэ чинь баг ижид юм шүү тий. Ямар ч шалтгаангүй одоо тэр хүн миний хамаатан биш юу шүү тий. Яг тэр материалын талаас нь харуул шүү тий. Тэгсэн мөртлөө цаанаасаа зүгээр тийм шидийн хүч ороод зүгээр дотор нь тэгээд доторхын хайрлж идэх хусдагч идэх тэр мэдрэмж бол ер нь зүгээр хайр гэж байгаагийн хамгийн дэд юу нь л байх тий. Тэгээд энийг яг өшөө гүн яриад илүү тийм амжилттай болгох чигээр одоо тэгэл ойлгомжтой болчихсон шүү дээ тий. Илүү нөгөө одоо зовлон гэхээсээ илүү одоо илүү халамж тийм нэгнийгаа тийм амар тайван байлгахад тийм оршиход гэж бодоод байгаа. Илүү юу бол тий. Түрүүний миний эхний ярьж байгаа нь ерхий нөгөө мэдрэмжээр нэрвэл дурлал болчихж байгаа шүү дээ тий. Өчигдөр хайр тийм хамтын амьдрал зохиогч хүн гэж ярил тийм яг нэг давхар сайн найз шиг байж ичл сайн болох ах. Тэр бол одоо хань ижил талаас ярил тийм хамгийн бэст байх гэж байна. Ах тэгэл дурлал хайрлал ер нь одоо л яг хань ижлийн төвшөнд хайрыг бодож байгаа юм тий. Тийм одоо тийм амар тайван зүйлийг хэлсэж байна. Яг тийм айгу өөрөөр байвал зүгээр юм байлээ л гэж утсан би. Тэгвэл нөгөө юу нэг өсвөр насмаас юунд нөгөө саяны л нөгөө нийгэм их болж байгаа шүү дээ. Бид нар нөгөө тийм байх хэрэгтэй юм шиг бодцдог тий. Залуу хүн гэхээр нөгөө айгу олон дурлал хайрлалт дурлцаал тий нэг одоо нэг дээд үеийнхний нэг тийм ухаантай юм шиг тэнэг юм шиг зөвлөгөөнүүд ийдтэй.
нөгөө хүнтэй суухаас өмнө олон үзээ тэгжиж өстэй хүний мэддэг хэмчлэн тийм өстой нөгөө өөрийн юугаар л аягүй сайн болох хэрэгтэй юм л тий. Би тэр нэг хэсэг бас тэгэл за ерөөсөө л ийм л байх хэрэгтэй байт юм байна. Ерөөсөө л өсвөр наснд л аягүй олон ингээл бүхэн энэ энгийн үзэгдэл юм байна. Бараг ийм биш бол итгээд юм байна гэж бараг тийм тухайд ойлгоод яангууд басгүй л юм лээ. Одоо чинь хувь хүний юу болох нь одоо төвчгийн аргагүй хөнгөөрсгүй гэж ярьдэж штэ. Яг тэр өгшгөл би бол тийм одоо олон харилцаа үүсгээд олон ягаад яг тэгдэг хүн одоо төрлийн хүн жишээ юм бэл би одоо нэг дурлаад тэгээд нэг харилцаа үүсгээ яавал тэрийг мартах гэж чинь хэдэн жил болдог ч юм уу тий. Тэгэхээр олон юу бол би чинь одоо ямар ч хэрэггүй эсрэгээрээ зүгээр өөрийгөө яах юм би дараа нь балруулж чадахгүй тий. Тэгэхээр одоо яг ячил одоо өөрийгөө илүү нэг ерхий бас ойлгоод эхэлчихээ. За нэг яага хэрэггүй байх шүү нэг төвчнээ мэддэг ч юм уу тий. Гэрэл рүүгээ ирсэн тий. Нөхөрлийн тухайд юу юу гэж бодож байна. Одоо бас нэг оршихуй хямрал энэ төр гэл бас нэг юм бодож ирэх зүйлийг уналтын төвшнөөс гараад ч юм бас үзэн юм байна да. Тэгэхээр ер нь яг нөхөрлөл гэж өөрөө чинь юу вэ? Найс нөхөрлийн хувьд гэвэл за жагаад тий. Юу юм бэ өшөө. Манайс мэдгүй шүү дээ. Чи юу гэж бодож зүгээр хальт хэлсэн юм хасаалаа. Найс нөхөрлөл зүгээр чиний хувьд за хүнчнэр аав ээж гэж яддаг шүү дээ. Яг хэрэг шиг ингээд байглаас ирдэг л нэг юм байх шүү дээ. Тийм. Гэтэ энэ нь болохоор одоо найз нөхөрлөлд яаж үнэлэх юм, яаж сонгох юм гэж хүмүүс л эвгээд л ингээд амар сайн нөхөрлөсөн найзууд бол яг ингээд ажиллаад байхад яг мэдрэмжэл л авах юм шиг байна шүү дээ. Яг амьдралын ингээд шаардлагаар ингээд нэг сайн муугаа мэдлэлцсэн ингээд нэг уулзсан найзууд байдаг. Гэтэ ихэнх найзууд ер нь ингээд нэгнийхээ мэдэрдэг тий. Эсвэл энийг ойлгох ч хүсэлгүй санаа нь нийлдэг одоо шинэ тийм шиг тий. Тийм хөл. Гоё хариултанд батка. Би энэ хоёрын яг салвчийн зүгээс ингээд юугаар хацаж байгаа шүү. Хацаж байгаа юм байна. Ер нь бол би биш Баткорс бол илүү баярлсан. Баткор зүгээр нэрийг хасаад орчихсон. Намайг байполар гэдэг. Хоёр тооны ярьдаг шууд орчихсон. Баткор баг Матриц юм шүү. Найс нөхөрлийн хувьд болохоор тэгж чадчихна. Илүү тийм нэгүүлсэнгүй хандах хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ тэр чигтээ бас хэцүүлттэй. Одоо яг тийм хамгийн сайн найз гэж ярьдэн штэ. Soulmate гэдэг. Тэнгууд тэгээд би яг тийм бодж үзээс тэнгууд хүн итерхий нэг тийм их юм өсөд өөрөөрөө байх гэдэг юм лээ. Тэгээд хизээч хүн миний яг тийм юунд орно гэж байхгүй штэ. Боломж би өөрөө ч хүний юунд орох боломжгүй. Тэнгууд шууд гомдоолтой штэ. Өөстө миний найз шээж гээл тий амар ялч тэгээд идэв лээ. Энд гэтээ өөрөө айгүй хэцүү зүйл. Ялч хүн нөгөө харилж байгаа юмдаа илүү сэтгэл гаргаад давхар нөгөө дараа нь гомдолт нь амар ихсээд идэв тий. Тэнгууд яг айл болох тийм одоо ухаантай байгаа жоохон нэг надтай байгаа тийм нэгүүлсэнгүй л хандах хэрэгтэй. Тэгээ ер нь бол заавал тийм нэг ханижшигш найз байх албагүй шүү дээ тий. Одоо харангууд зүгээр цэргийн найз гэж байж болно тий. Тустай гоё. Тэгээл одоо зөвхөн тийм илүү нэг гоё тийм одоо амьдрал юугаа ярилцдаг найз гэж тустай байна. Яг нэг зүйл хийгээд нэг ажил хийдэг найз гэж бас байна тий. Тэгээд одоо юу гэдэг нь миний илүү тийм одоо амьдрал илүү яадаг найз маань сэргээр одоо миний хийж байгаа зүйлийг ойлгохгүй байж болно. Яг гэвэл тэр урлагийн хүн биш те. Ташаал өөр юмшилтэй хүн. Тэнгууд би бас тэр хөлтөнд гомдоод өвөө намайг тэгж чаддаг байна. Гомдоод байхасаа илүү бас ерхий одоо илүү ойлгох гэж ярьлаа. Энэ юм байт юм аа шүү гээл нэг зөвөр нэг ярих гэж үздэг ч юм уу те. Магадгүй тэр хүн заавал бас ойлгож чадахгүй. Өөр хүний үнцэг тийм байна гэдгийг тэрүүгээр нь хүлээд авчвал бас надад амар шүү те. Тэгж бараа нөхөрлөө айгу ирүүл авч үлдэх юм байна тий. За Батка манай тулгаагийн найз хамт ирсэн. Тэгээ та хоёр танилцсан цөөхөн мөхөө жоохон зүрх ярьсан шиг ярья. Тий. За санаа. Өөрөө танилцуулаарай. Ноо Батка гэдэг архитектор мэрэгчлээ. Тий. Тэгээд толгой найз байгаад гэрэл зураг руу явж орсон байдаг. Тэгээ энэ зураг дарж явж байгаа л танилцсан найз талтай тэр бол. Тэгээд түрүү хэлсэн нэг нэгнийх нь нэг одоо хоббийн хүмүүсийг нэг хамт ойж өгдөг шүү дээ. Тэгж энэ хоббигоор танилцсан найз. Тэгээд тэрүүгээр ингээд хоббийн төлөв одоо би тэрийн зурагч юу шүү дээ. Ингээд зураг дардаг. Тэгээд нэг мэдрэмж мэдрүүлдэг зүйл шүү дээ.
Тэгэл ер нь нэг хобби адилхан байсан дээр зураг дараад мэдэрч байгаа юмнуудаас адилхан байсан. Тэгэл сайхан найзлсан. Хаан танилцуулсан. Нэг амар цастай өдөр. Тийм хараал зураг авч байж байгаа. Тэрээс нэг ковидын нэтрэ гэдэг юу хөл хорионтой үедэгс байхгүй. Тэр нэг 9-9 настай өдөр зураг дарж явж хаалгаад унжаад харчихсан. Тэгэхээр тэрээс өмнө таньдаг байсан л. Гэтэ нэг минь досгоо нэг хальт мэдтгэл найз гэж явдаг байсан. Тэр нь гэрэл зураг л ингээл сайхан найзлсан да. Тулгын талаар юу гэж боддог вэ? Ер нь хувь хүнийх нь тодорхойл. Тийм. Аач нь найз гээл яваад гэсэн. Тэгээ нэг тулгагийн дардаг зургуудыг хардаг гэсэн байхгүй. Тэгэл нэг тийм зураг шүлэг хоёрыг би их адилхан гэж боддог байхгүй. Яг нэг юу шиг амар гоо амьдралтай зургнууд эсвэл нэг амар гоо эрэг зургнууд л их дараад идэг гэсэн. Хоёр зураг дардаг залуу байна л гэж анхаад. Тэгэл одоо тэгэл бүрэл гой дардаг юм. Одоо сүүлийн үед миний зургийг дарж байгаа. Тэр ер нь гэрэл зургаар холбогдсон юм чинь нэгнийхээ гэрэл зургт ер нь шүүмж энэ өгдөг үү эсвэл тий өгдөг. Ер нь тулгаал над тулгаас би бас ингүүл яад гэж ер нь их асуудаг. Тэгээ нөө намайг өдөрхөн тулгаач ингээд юу яцсан. Арай олон жил ингээд гэрэл зураг нэтэрэг явуулсан байна. Би ч юм бол тулгай хайжууд л арай олог шүү дээ. Тэгэл гэрэл зураг дуртай. Тэгэл ингэж энэ тэгж ингээл ийм хөө зурнуудаа ингэж дарж байгаарай. Гэрэл чинь юм байна. Өнгө ингэдрэгээл хоолойг зөвлөдөг. Тэрнээс надад юу гэдэг. Ингээ нэг ойрын хүний зөвлөгөө нэг юу гэдэг шүү дээ. Үр дүнтэй байгаа санагдах байхгүй надад. Тойрын гэхдээ дотоод ертөнц чод төстэй юу вэ? Магадгүй. Нийлжинал гэдэг чинь ер нь бол төс байгаа л гэсэн шүү дээ. Тийм. Амьдралын маяг ер нь ертөнцийг үзүүлсэн юм шүү дээ. Хоёлаа ерөөхдөө айгүй 50 өмсөх. Тэгээ бид хоёр нөө ярьдیں тоглоом ярьдیں۔ Бид хоёрын өмнө сүнснүүд соцгийн сүнснүүд гэсэн юм байдیں۔ Дотор нь соцгийн жоо хуучны одоо тавилга юм уу. Хуучны тэр юмсад их дуртай тий. Эстетик кинод дуртай юм шүү дээ. Тий. Нэр яа тулгай скиз гэж нэрсэн. Скиз нь ямар ч тэр нөгөө өсвөр насны хөхөд өнгөж фэйсбુક нэлэх гээд тэр тулгай гэсэн араас нэг англи нэг нэр одоо үг гэвэл гоё юм гэж бодоод тэгэл нэг зохиоцсон л юм байгаа. Ямар ч утга учир юм байхгүй тий. Одоо ингээд нөгөө хүмүүс ч ер нь бол юм full time бүтэн цагийн ажил гэж аяг хийж штэ тий. Ер нь хийх ёстой юм шиг ер нь хууч үеийнхээ ханддаг. Тэгээд өөрөө чинь хувьд яг уран бүтээлч талаас ч юм уу ер нь 8 цагийн ажил юу гэж боддөг вэ? Бас ер нь бас ажил амьдралаа яаж зохицуулж юм? Би ер нь аль болох тийм бага цагаар бүтэмжтэй ажиллахыг тийм хичээдэг төрлийн хүн гэж бодож байна. Өөрөөр тийм тэгээд ер нь ажил шамын үед нэг тийм бидний одоо ялангуяа сүүлийн үед хитрхи их өөрийгөө шахдаг юм уу гэж харагдаад эсвэл дээр хүмүүсээ харахаар тийм маш их ажилтай маш их ачаал дарагдаад тэгээд цалингаа аваад ингээл хэдий явж байгаа ч эсэргээрээ тэгэл утгагүй нэг биенийх нэг юм өгтгөөл эсэргээрээ нөгөө цалингаа тэр мөнгөндөө явуулчихна. Тэг яг нөгөө үр дүнг нь харуул ямар ч хэлгээгүй эсэргээрээ баг алдаач байгаа юм шиг тий. Тэгэхээр аль болох өөрийгөө их шахахгүйгээр яг тийм өөрийнхөө яг тийм хэр цагийн бүтээмжтэй байна. Тэрийг мэдрээ тэндээ тааралж явал зүгээр гэж ер нь боддтой тий. Эсвэл магадгүй би одоогор нөгөө чөлөө дуран бүтээлч гэж явж байгаа болохоор бас яг нэг чөлөөтэй байгаа болохоор бас ингээ гоё ярьж ич магадгүй. Тэгээ ер нь бол тий цаашдаа ч гэсэн би ер нь тэгж амьдрахыг хэлж байна. Яг үнэхээр би хитрхи их зүйл шахаж тийм одоо хитрхи их тийм материалын зүйлд анхаарч юм цуглуулах гэж тэгж өөрийгөө яана гэж хизээч боддгоо. Тий. Аль болох амралттай тий. Тэр амралттай цагтаа харин би ажил гэхээр заавал шууд тийм одоо мөнгө олох ажил биш. Одоо өөр ажлууд бас зөндөө биш тий. Өөр чухал ажлууд одоо тэр одоо төсөл мөсөлч юм уу юу гэдэг. Тэр зүйлсийг хийн л гэж төлөвлөж бодож байгаа. Тий. Юу явандаа гэж. За хийшиж зорж байгаа тийм төсөл ч юм уу зүйл байна уран бүтээл ч юм уу яг боддог. Нууц юм болоо. Тий. Яг цаашдаа зүгээр бүр хийхийг үнэхээр хүсдэг байл би нөгөө кинороо орохыг аягүй хүсдэг. Тэгээд ер нөгөө шорт фильмээр бол нөгөө нэг хэдэн зүйл хийгээд эхэлсэн нэг тэмцээн мэдсэн оролдоонд яваад ерхий нэг үзсэн. Тэ цаашаа ер нь киноор өсөж байгаа. Гэтэ кино бол бүр өөрөө маш том зах зээл тэ. Одоо хүний орох тэр одоо энергийн хүч зардал юу ч эсэргээрээ бүр маш их байгаа тэ. Маш их зүйл золиослж их зүйл сурах хэрэгтэй тэ. Тийм л гоо тий бага багаар өөрийгөө дайчлахыг л тийм хичээн гэж бодож байгаа тий.
Ер нь бол гэхдээ ер нь хэцүү самл гэж. Тэгээ тушаад үзээд эхэлсэн шүү дээ. Алтай эст орж исэн даа бороо хэмжээнд. Тийм алтай элсд орчихсон. Хараагаад нэг хүрнэлт төлөлтэй навсан. Өөрөө дүртэн тоосон мөн үү? Өөрөө дүртэнд орчихсон. Тэн дээр яг хэдэн хүнтэй баг ажилласан бэ? Тэгээ хоёр хүнтэй л байна. Тэгээ манай найзсаа гуйж виж байгаа одоо зураглаач хэлгэсэн тий. Талын өөрөө нөгөө бус дүрсийн болохоор даан өөрөө аваад. Тэгээ ерөөсөө л хоёр хүнээс л хүрсэн ажилтаа. Тэгээ өөрөө Тулгаа өөрхөн ирээдүйд төсөөллээд өөрийгөө ингэж байж юм. тий төсөөлт ирээдүйн амьдралаа нөгөө төрөний нөгөө ажлын цагийг ярьсантай яг нэг зүйл болчихж байгаа. Ерөөхдөө тийм би тийм нэг амар сүртэй нэр алдар амжилтанд хүрсэн их тийм одоо баяжсан тийм зүйл угаасаа төсөөлтгөө. Гэтэ мэдээж тодорхой хэмжээний өөрийнхөө зорилготой хүрсэн. Яг нөгөө гол зорилгоудаа биелүүлсэн. Тийм амар тайван амьдралтай нэг өөрийн нэг хийж байгаа бүтээмжтэй одоо олон биш юм аа гэхэд тодорхой хэмжээний хүмүүст одоо чадах тусаа хүргэсэн тийм амьдрал төсөөлсөн. Ер нь их тийм нам хүм талдаа л Амар амгалан. тий тэр талдаа л төсөөлсөн. Тулгаад ихтэй хайр дурлалын хувьд бол зүгээр яг удаан хугацаанд хамт байх нь хүлээд юм дээ. Ерөн суул мэд тэтгдэг. Итгэдэг. Тэрэнд бол үнэхээр итгэдэг. Тийм хүн байдаг л гэж итгэл яваад шүү. Итгэл явал гүрийг л аваа. Гүрийг л үгүй. Тийм хүн байгаа. Манай найз ч адилхан байна. Гүрийг л явж байна. Цаанаас нь тэгэл мэдрэгдэх байх та тий. Гэтэ юу нөгөө Эрик Фромын хайрлах урлаг гэдэг байгаа шүү дээ. Чи бас тэрний талаар нэг бичир маягийн олцсон. Тэгвэл би уншиж байсан. Гэтэ тий уншижсэн юм шиг тэр юугаа ер нь яаж те. Хайрлах урлагийг уншаад гэтэ надад аягүй их талцсан. Нэрээ тиймж хайр хэрэг л заавал нэг мэдрэмжээрээ ягаал те. Байдаг зүйл биш юм байна гэдэг те. Тэр ном бас аягүй юм бодлоход хүрсэн шүү те. Хайрыг бас аягүй сайн ойлгох хэрэгтэй байна гэдэг те. Гэтэ яг ерөнхий нэг эхлээд хүний зөв хүн байна гэж мэдрэхэд бол бас ялчгүй мэдрэмжийг орхолох те. Тэгээс нь цааш хичээхтэй олон талаас харж аягүй яг тэр ном дээр гардаг шиг тийм гэр бүлийн амьдрал дипломат байдлаар хандаж хичээх ёстой байна гэж ойлгосон. Тулгаа тийм яг нөлөө үзүүлсэн зохиолч, философч ч юм уу тийм хүмүүний нэрлэл. Би ер нь 10 жил мэл ер нь нөгөөтнөөс нэг уншдаг байсан. Тэгээд би ер нь уншдаг кино минут оролцсон. Дандаа нэг сүүлийн 5 жилийн дотор л одоо яг эхэлсэн зүйлс байгаа. Тэгээд яг нөгөө киноноос бол ерхий тэгэл нөгөө одоо Кисловскигаас ахуулаад тийм найруулагч юу байгаа. Тийм зохиолчдоос гэвэл яг тийм олон юу байхгүй олон юм уушаагүй. Яг сүлд одоо тийм орс зохиолууд л бүр тийм айгуу тийм нөлөөж байгаа санагч одоо Достоевскийгээс ахуулаад тийм илүү тийм дотгошоогоо сэтгэл зүйн зөрчил рүү хандсан тийм амьдралыг одоо илүү яасан тийм юу янгууд давхар айгуу тийм одоо хөнгөрөх ч юм уу. За ер нь угаасаа л би нэг юм саналаад байдаг. Тэгтээ тэргүй миний энэ саналч хүний өөрөө угаас санаас байдаг инстинкт юм байна те. Айл хэдэн мянган жил хэдэн юмс найсны нэг хүн гаргаад ягаад гаргацсан байд юм бэ те. Угаасаа хүн төрлөختөн гэж өөрөө би нэг алдаг хуурдаг те. Энэ дайн самуу юу одоо хурал бүх зүйл хүний угаас төрөлх юм байна те. Энийг айл ихт ингээд бүр 9 үе цаасаа ингээд 9000 үеэрээ ингээд тулж хахад одоо би ингээд заавал нэг одоо энэ саналал байх юу чи ингэж бас тэгж бодож бас тавьчихдаг байхгүй тий. Тэгээ бид нар бас уншихын хэрэг юу илээ тий. Яг нэг одоо мэдрэмж авах гэж уншиж байгаа ч гэсэн бас тэндээсээ бас нэг тий өөртөө хэрэгтэй юу бас аавал зүгээр тий. Тиймэл одоо тийм сэтгэл зүйн зөрчилтэй юм юу одоо жоохон тийм психологик тал руугаа зохиолоод таалж байгаа тий. Одоо яг тийм жоохон юу тал руугаа гэвэл экзистенциалист хэл урагчтай тал руугаа гэвэл одоо тэгэл юм Достоевский нэг ерхий нэг үндслээ эхэлж исэн гээл те. Тэрнээс хойш гоо тэгэл угсаад нөгөө Камю, Сартер энэ төр гээл те. Тэгээ Камюгийн юунууд бас их гоё исэн. Зохиолууд нь одоо итгэж түмнээс хэл те. Тэгээ одоо Сартрийн одоо өгөөцсгээд байна те. Тэнгүүд яг нөгөө жоохон нэг тийм хүнд гутранг тал руугаа одоо үзэлтэй зохиолууд ч тийм ер нь бол гэтээ эсэргээр би болгоно уншихаараа баг эсэргээр өөдрөг болоод идэх байхгүй. Гутраг гэхээс илүү яг нөгөө саяны ярьсан цаацаа угсаа тэрхүү юм байна. Нөгөө бид нар нэг заримдаа нэг юмны үннээс зүгтаад байдаг шүү дээ. Амьдрал угаасаа юм зовлонгийн юу байхад нөгөө одоо яг нөгөө нэг юм тийм болчиход байгаа шүү дээ. Амьдрал гоё шүү хичээ
Тэг хичээ заасан. Нас самаг юм шиг гэдэг хүн шүүмжлэхгүй чи. Ер нь Зүгээр шүү дээ. тэгээд тийм хандлага руу орсон нэг бодлын чи юмнаас цугтаач юм гэсэн үг тийм. Яг үнийг үнээр нь л хүлийн зөвшөөрчүүл бидэнд хэрэгтэй байхгүй. Тэртээ тэргөө дотор нуусан юм байна. Бид нар юм нууснаа мэдж байгаа. Тэрх ажны үзэл. Тэртээ тэргөө ойлгож олж л. Тийм болохоос имийг итгэн хүлийн зөвшөөрөөд сайн мууг нь мэдээд ингээ явчвал тийм илүү зүгээр санагдав. Тийм болохоор жоохон тийм нэг оршихуй одоо хэмнэл юу мууг тийм хүнддэг төрөл зохиолуудад дуртай байгаа зохиолчдод. Одоо ингэ тулгаан амьдрал мэдээчүүд зөндөө зүйл тохиолдож байгаа шүү дээ тий. Ер нь стресстүүлэх ч юм уу, санаа зовх ч юм уу зүйлсэнд байгаа. Тэнгүүт хамгийн дөрөнд ер нь юу гэдэг вэ? Одоо амар стресстэй хүн төгтөд орвол одоо чинь юу хийх вэ? За хамгийн ихэнд бол яах гэж байна. Зүгээр юу ч ихэ ойлоод одоо ерхий нөгөө бясалгалын зарчмаар зүгээр ингээд юу ч бодохгүй хичээгээд зүгээр нэг 50 суудаг хүмүүдээ надад айл болох 50 газар те. Тхийг хичээдэг. Тэгээд бас нөгөө дуу бас аягүй нөлөөлдөг шүү дээ. Дуугаар нөлөөлөл давхар нөгөө эсвэл эсрэгээрээ яг нэг хамгийн дуртай кино миногоо үздэг ч юм уу гоё нэг богдохын зүйл усчдаг ч юм уу те. Тэгээ ер нь эднэр л нөлөөлдөг юм. Хамгийн дуртай кино байнга давтан үздэг кино байгаа юу? Байнга давтан үздэг гэвэл тэгээ саяны нөгөө түрүү нөгөө дурдсанчлан нөгөө нэг хэцүү үедээ нөгөө Forrest Gump үздэг. Forrest Gump үзэхээр тэр чинь өөр аягүй гоё кино шүү дээ. Тэгээ амьдралыг тэгж хайрлаж яадаг тий. Тэгээ нэг дундуур нь явж байгаа өвнүүд нь бүр аягүй хөргөстэй. Одоо юу гэдэг лээ би тэнэгчсэн хайрыг мэддэг гэдэг лээ. Тэгээ тэр үгнээс ахуулаад тэр юунод аягүй бүр үнэхээр хайр татсан аягүй гоё. Сонслог тий. Тий. Тэгэл нөгөө дөр мөрөдөнд гоё шүү дээ. Нөгөө дундуур нь нөгөө ахмад гэлээд нөгөө сүүл нөгөө хөлөө тарилчдаг. Тэгээ нэг хэсэг бүр таг нөгөө нэг хэлж төсөлдөж шүү дээ. Бүр амьдрал үзээ ятсан юу. Тэр дөрөд мөрөд нь хөөрхөн дараа нь тэгээл яг буцаал нэг амьдралын нэг гоё зүйлийг хүн яаж л байгаа хөхгүй тий. Forrest Gump ч өөрөө айгүй гоё тийм амьдралыг хөнгөнөөр л хүлээгээд авчдаг. Тэр нь л нөгөө гол философи нь болж байгаа шүү дээ. Хит нөгөө юмны гүнд ягаад яг үнэглэхэд хүний юунд яг ямар ч юм хэрэгтэй гэж бодогдуулах төртөг тий. Байн үздэг гэвэл хөнгөн юм үцгийг хичдэг тий. Харин илүү нөгөө нэг өөртөө одоо бодол гаргаа тий өөртөө нэг төлөвлөгөө одоо янз бүрийн юу гаргах тэр зүйлстэй илүү тийм илүү нөгөө бүтээл тал руу хандсан зүйлс бас үстэй бас жоохон ялгаж салгачтай юм шиг байна болчих. Тэгээ манай хүүхэн сонсогчд байгаа. Төсөөлөл одоо сонсогчд дундаас ийм асуумаар авах. Гэрэл зураг авч эхлэх сонирхолтой байгаа. За магадгүй хуцаараа ингээд ийм юм зураг авдаг ч юм уу. Гэрэл зураг урагсалтай хүн зориулж дараа нь болохоор яг existential crisis туулж байгаа хүн зориулж үг хэлнэ бодлоо хуваалцсан гэвэл юу ч хэлэх юм. За зураг одоо сонирхож байгаа авах гэж төлөвлөж байгаа хүмүүст зөвлөм гэвэл одоо айгуу сайн ажиглагч байх хэрэгтэй мэлээ те. Зүгээр л одоо бид нар бүх зүйл дүрс юу тэртээ тэргүй бид нар хамгийн ихэнд нүдэрэл олж авдаг те. Тийм болохоор айгуу сайн ажиглах хэрэгтэй. Одоо бид нар автобусан сууж гин нэг газар яваад юм хүлээгээд сууж гин талхаж явж гин те. Тэр болгонд аюу сайн ажиглагч байгаа. Тэртээ тэргүй ажилласан тохиолдолд бид нар тэрийг аюугаарч ачуул утасны камер дараа нь тэр лагмтэй камер нь олдно. Хамгийн гол нь бидний нүднээс ахуулж байгаа те. Давхар заавал бодит байдлыг ингэж баримтат болгож болно гэлтүү те. Бид нар гоё фантаз төсөөллөө те. Тэдэргөө ч аюу сайн төсөөлж байгаа хэрэгтэй. Яг тэрүүгээрээ яг тэр төсөөллөөр одоо юм ингээл хөвж бүтээгээл те. Тавилттай болгоод үзэж болно те. Тэгэл энгийн одоо ийм утас муц ойрын зүйлсээ эхлээл тэгэл явах. Хүн болгонд нэг өөрийн нэг тийм хүн болгоны ертөнцийнх нь нэг илүү давуу хардаг зүйл гэж ядсан байлээ. Одоо ингээл зураг сонирхож байгаа хүмүүс ангууд одоо нэг нь илүү жижиг одоо навч цэцэг илүү сайн дарддаг тий. Сайн гэхээс илүү дуртай дарддаг тий. Одоо дан шоу дарддаг хүмүүс шүү дээ. Тэрийг илүү гоё тийм хайрлаж дарж байгаа хгүй тий. Тэгмүүд одоо санаа зураг даруулж чинь магадгүй юу ч илүү дарах юм тий. Тэр аягүй сонирхолтой байхгүй. Бүгд нөгөө өөр өөр юм дээ. Наа грек бурхад ээжтэй бүгд нэг хайрын бурхан юуны бурхан гэдэг шиг бид нар бүгд тэрнтэй адилхан нэг зүйлийг илүү хайрлаад илүү бусдаас тийм мэдэрч чадсан юм бэл. Тэрийгээ болоод бүр үнэхээр гоё хэрэгтэй. Тэгээ нөгөө шуун хэмээл тийм юг туулж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө байхгүй байна. Гэтэ нэг барыг сонсож байгаа удаа л та нэг залуу тэгээ бүр ингээ уххийн сонстой явж байгаа тийм. Тэгэл тэр
залуу зориулж өгч хэлэх юм. Амьдралч ямар ч чадахгүй байна гэж мэгий бодож байгаа залуу байл. Зүгээр таарлаа гэж бодъё л та. Тэгвэл ижи ингээд нэг тийм уулзал. Тий. Хандаж хэлвэл. Тий. Таарлаа гэвэл би бас шууд өшөө хичээ гэж хэлэхгүй байна. Тэр өстө эсрэгээр хотлооч ч тий. Тэгэл нэг жоохон нэг тийм юу л хандах гэж байгаа юм да. Одоо юу утга юу гэдэг вэ? ярилцчихсан байна. Тий, одоо манай хүн чинь нэг тийм зовлон бодлоо нэг иймэрхүү тал дээр нэг тим ирчүүд эд штэ. Одоо өшөө юунтай автраад байгаа. Ийм вэз чи зүгээр. Чи чирэгч яв гэдэг шиг нэг жок ч гэсэн цаад нөгөө утга нь болохоор айгуу гоё ягаа штэ тий. Төвчээр хатуучтай бай гэж байгаа тий. Заримдаа нөгөө бид нар нөгөө нэг эдрийг хайрлаа хичээгээрээ ингээд энэ бол яг хамгийн сайхан хариу үнэ. Гэхдээ эсэргээрээ юм хатуу гарын юу айгуу гоё нөлөөлөх хөөх. Бид нар тий тэр бас нөлөөлөх тохиол нэрэл тэмцтэй гэх юу тий тэр талаасаа тий хандж зөвлөхтэй илүү тийм тэсэр хатуучтай байя тий тэр талаасаа л яг тий гэхдээ яг үгүй би тийм үнэхээр тий зүүж мөж яана гэвэл нэг тийм орч ирэхгүй өөр яг л өөрөө би тэр атгах байгаа залуугийн нэг нь spicy. Хатгүй бол яг нэг зөвлөгөө өсдөө өгч чадахгүй хаа. Тий зөвлөгөө баг ингээд амьдрал гоё штэ мөштэй гэвэл бараг тэр нь буруутчих тийм хүмүүс л тэр зөвлөгөө буруутчих байх гэж байна. Зөнөөснийхэн нэг гэж нэг дотор онгойтл ярьчмаар үйдэн штэ үнд чинь тийм хүмүүс нэг тийм юу санагдахгүй. Ингээд явж байгаа хүмүүст нэг тийм сонсох хүн амар ховор юм шиг тэр нэг ойлгоо сонс тийм амар сонсогч ер нь ингээд ярьдаг хүмүүс ч байдаг зөв ингээд сонсдог хүмүүс амар зөв хүн байдаг юм болоо гэж би назардаг. Тэр нэг тиймэрхүү хүмүүсэнтэй гаргал сайхан сонсгол юм хүний яриаг гоё нэг сонсчих юм бол тэр хүн чинь бас ингээд нэг тодорхой мэн ярьчихсан шүү дээ. Тэгэхээр л нэг баг зөвлөгөө өгснөөс илүү тусалах байна. Тэгээ надаас энэ юунаас таалагдсан. За тэгээ подкастнда урьж оролцуулсан надаа маш их баярлалаа. Тоож оруулсан баярлалаа. за баярлаа. Яаж байгаас нь сонсож аваад гэрдэлээ орчлоо. Бит 3 Green Zone барилгын талбайд нууц зэрлэгт гуруулаа сайхан сууж ярилцлаа. Тэгээд энэ хугацаанд сонссон сонсогчдаа баярлалаа. За хэрвээ чи энэ хүртэл сонссон бол чамд маш их баярлалаа.